Линдон үзүүлж байна. Та бэлэн бол чихвчээ зүүн үү? Бидэн тохиолдсон аимшиг зөөдүүдийн талаар ярих гэж байна. Зарим зүүд нь биелэлээ олсон болно. Subscribe дараад бичлэгтээ орцгоё. За ингээд түрүүний хэлсэнчлэн бит хоёр одоо ингээд бидэн тохиолж исэн хард арсан зүүдүүдийнхаа талаар ярина. Хамгийн амар зарим нь биелсэн болно. Тэгээ зарим нь бас миний хувьд гэх юм бол нэг тийм зүүд хэд бас нэг тийм зүүд биш юм шиг тийм бас сони юм байгаад байгаа. Өмнө нь гэхдээ яг бит хоёр нэгэндээ ярьжсэн л да. Тэгээ энийг зүр таатай бас хуваалцъя гэж бодоод ярих гэж байна. Ямар нэгэн тийм юу яаж юмасан зөхөөж мөхөөсөн бит хоёр ингээд хотлоо хүмүүст ингээд яа юм аа юм сонирхолтой юм ярьж байгаа худлаа зөхөөсөн юм бол байхгүй яг л өмнө нэгэндээ ярьжсэн нэг тийм аимшигын зүйдээ ингээ ярих гэж байна. За тэгээд за ингээд зүүд рүү гарцгаая. За чамаас эхлэх үү? За тэгэхээр яг надад болохоор яг энэ зүүдлэгч бас тэгээд ингээд хамгийн амар энэ зүйл юусэн март эцдгүү би аль эсвэл амар яагаад гэдэг байсан баг. Яг ингээд манай гэр өөрөө ингээ хөдөө идэг. Тэгэж би ингээ яг хөдөө малтаар очиод байжсэн чинь ингээд ээжтэй гэртээ байжсэн чинь гадаа ингээд гараад ингээд морныхоо ингээд нэг юм хээр зүсмээ байж заяа. Тэгээ морныхоо ингээд арамжсан байжгаад тэгээд арамжааг салах гэжсэн чинь ингээд авиг тэгтээ ингээд гараа тасдаж ийн зүүдэлжсэн байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь яг тэр ээжнийг их чинь ирсэн яана яач вайж вэ гэл ингээ амар яг тиймэрхүү зүү. Тэгээ би ингээ сэржсэн. Тэгээд сэрэл ёо зайс муухай зүүдэлчлээ мөдөлчлээ гэл тэгсэн байхгүй юу. Тэгээд тэгсэн чи яг нэр ингээсээ амралтаар авчихсан байсан юм уу? Сэхлэ зүүдээ яриа явж юугаар явж. Зүүдээ яриа. Тэгээд тэгсэн чинь дараа нь би яг жигнэс нэг дээр бүртээ нөгөө карантины үеэр хөдөө очсон мэжсэн байхгүй юу. Тэгээд тэгсэн чи ингээ яг цагаан сарын үеэс юм атар чинь. Тэгээд яг нэг юм уях гад бэлтжсэн мороо гараад өглөө хийсэн тэр чинь гараад ингээд 50 гад жил ямар тач ингээд 50 шон дээр очиад тэрнийгээ салах гад юм төмөр юм гинжэрхт тэр нэг ингээ уучдаг юм байхгүй юу. Тэгээд тэгсэн чи тэр нэг угаасаа солбуур идчихэд байдаг маар сурмуур идчихэд. Тэгэхээр төмөр юмар яа тийм. Тэгээд тэгсэн чи гэлгинт буцаал гэрлүү аим хурд ороод ирсэн чинь төмөрөнд нь гар нь орооцолдоод ингээд хуруугаа ингээд баг салгацсан. Тэгээд тэгсэн чинь нөгөө нэг яг зүүднэр байсан шиг тийм надад амар Мухаммед өвчтөрөө. Тэгээд тэгсэн чинь яг тэгсэн чинь тэр морь нэг миний зүүд шиг борсон юм. Тийм. Тэгээд тэгсэн нөгөө нэг ээжийн ихч байсан. Яана юу болж байгаа вэ гэдгсэн шүү дээ. Тэгс чиг тэр ээж ихч орно манай урд байдаг нэг айл яах ирсэн заяа. Яг ингээл яана яасан мэ ингээд тийм ингээл. Яг тэгээд тэр бол амар муухай байсан март. Таалч тэгтээ хуруу наацсан тийм. Тийм наа. Шууд чи халуун дээр ингээд хуруу тасрах юм бол хурууг шууд нөө хатгаас нь ингээд наачдаг. Тийм тэр ихтэй бүр үнэхээр амар. Тэгээд яг ингээд би бодохдоо ингэж үз яг юм биелэх аим шиг зүйлүүд юм айл эсвэл ингээд таталцлын хууль гэж байдаг шиг яг ингээд би ингээд бодоод байсан болохоор бүр би тэр зүйлүүдээ ингээд дахин бодоод байсан болохоор ингээд айгаад ингээд баян дотор мод байгаад байдаг. Тэгээд түнэс чи муухай зүйл болгон бас биелээтэй үл аюуллаа шүү дээ. Тийм. За миний хувьд гэх юм бол миний одоо амьдрал тохиолдсон хамгийн амар одоо зүүд ихт миний хувьд зүүд биш юм шиг заяа тэр. Би ингээд ер нь л ингээд чамд бас ярьжсэн л та тийм. Тэр ингээд би яг ингээл өрөөндөө ингээл тэр чи одоо 7 дугаар анги ингээд байсан баха. 7 дугаар анги ингээд би ингээл өрөөндөө ингээл удаал байж исэн. Тэгээ байжсэн чинь би ингээл яг өрөөндөө яг энэ өөрөө яг өрөөндөө яг орон дээрээ би ингээл босдог сэрдэг байхгүй юу. Тэгэл ингээл сэрэл ингээл алгуурхан сэрэл. Тэгжсэн би тэр үед амар гол нь ингээд босдог үед сэрдгээс шал өөрөөр сэрээдсэн байхгүй ингээл амар алгуурхан сэрэл. Тэгсэн ингээд гараар ерөөсөө ингээд толж марж иргэж харахгүй ингээд ихцээр. Ингээд бас тэр амар удаан бас тэрэл. Би зүгээр л ингээд сэрээ босч байгаа юм шиг хайж. Тэг ингээд иргэн төрн ингээд амар удаараа. Тэгэл ингэсэн чи яг яалч өрөөнд байна. Тэгэл ингэж харж байгаа л ингээд хоош ингээд харсч би өөрөө өвчтiin. Унтчихсан. Тэгэл би шууд амар шокнд ороод яагаад ч очиод ингээд сэрч яг тэр хөвтөж байгаа хэсэгс ингээд сэрсэн. Тэгээ би шууд айсанд болоод нулимс гоож байна. Тэгээ ээж аамаа хэлээд ингэж жоохон байсан болохоор шууд уйлал. Нулимс гоожоол.
Тэгэл ээж аваад ингэж би сая ярихад хүртэл ингээ хартааж явахгүй. Яг би ингээ өөрөө анх шиг яасан чи ингээ би өөрөө унтчих байгаа болохоор чи бүр амар ч тэг яг тэндээс ингээс ирэнгүүт би бүр амар айгаад надад ганц л удаа тэгжсэн л та. Тэгээ ээж амаа авд яриад яасан чинь юм ямар сони юм яаж юм бол маач. Тэгээ лам амтал лам шүүжэл. Тэгэл нэг тийм амар юм болж исэн. Ер нь бол миний хувьд энэ хэр баргийн амар зүуднээс амар байсан. Түүнээс амар зүуднүүд надад ч нэг тийм биелж мэлсэн ч зүуд байхгүй л та муу ярмаар. Тийм тэгээд тийм ер нь хамгийн амар юм бол надад тэр л байна. За чамд өөр. Миний бол саях бүр хамгийн амар байсан. За өөр надад гэх юм бол би ер нь дунд ангид байхдаа амар босч явдаг байсан. Тэгээд ингээл юу байгаа л унтж байгаа л ээж мэд заримдаа шүүн ингээ унтаг компьютер дээр юм хийгээл байж ангууд ингээд би ингээл нэг удаа ингээл хогор ингээл алхаал яваадсэн мэл коридороор тэг алхаал яваад тэгэл ээж хүүч чи унтахгүй юу гэж унтаач муудаач гэдгсэн чи би ингээд нэг өрөөс нь тавч хөглөц ингээл нүд ингээ нийлдэс зүгээр ингээл сэрүүн хүн явж байгаа юм шиг алхаа явжсэн мэл тэгжсэн ээж ингээд юм асуусан чинь би ингээд хариулахгүй үүдний ингээд толон дээр очиод ингээ өөрийгөө хараад зогсоодсэн гэсэн. Тэгж байгаа л тэгж хүүш чи унтаач юу яагаад унтахгүй маргааш хичээлт юм бэ тэр гэсэн чи би шууд чимээгүй явж ороод орондоор л бацсан гэсэн. Тэгэл ээж маргааш өглөө надад хэлж байгаа чи урьд нь яа босоо юу их яваадсан гэдэгс. Би юу ч юу санахгүй. Зүгээр л унтж байгаа л босч ирж байгаа юм шиг л ямар ч тийм зүудмүд ч зүудлэг багт чинь тэгэхээр би гайхаад тэгээд ээжээс миний нүд нийлдэжсэн юм шиг. Тийм нүд чинь нийлцэж яг сэрүү юм шиг л явжсэн шүү дээ. Би ер нь бас тэгэл айгүй их босч явдаг ус гин унтчихсан гин амар хогцсон босч ирсэн ормоо хүнжил засч бас ингээд юу яа янз л засч ясна боцоо хүнжил тавьчихсан. Тэгээд тэр гэхдээ одоо юу басал та том болоо зүгээр хэлцэл та тэр яг нэг өсөлтийн нас хавцаа бол амар их тийм босоогоо биш унтчих та босч зүудэлдэг мөдөлдөг. Гэтэ би одоо унтчих та юу байдаг зүудэндээ бас ярьж мэрдэг гэсэн л тийм. Магадгүй нэг удаа ингээд миний намайг ингээд зүудэндээ ярьж байгааг далимдуулаад ингээд зүудэнд миний утасны кодыг мэдсэн байл яг уу. Маргааш өглөөнөөс жаагаа би таны утасны чи кодыг мэдчихэж тэгээд гайхаад гэсэн чинь нөгөө миний зүудэнд намайг ярьж байгаад далимдуулж асуусан юм уу яасан мэдэхгүй тэгээд кодыг хэлсэн байгаа юм да. Тэр тийм миний хэд бол яг одоо ийм л одоогоор л хамгийн амар гэж бодсон бол энэ дээр яг ингээд биелээ авсан. Ер нь бол ингээд амар байсан. Тэгээд муухай мэдрэмжтэй тэгэл яг ёо ямар амар юм бэ би яг дараа нь ээж мөч бас хэлжсэн яг би ингээд зөвлөжсэн чи яг гэсэн штэ гэлж ээж үе яасан нэ бичиж яасан бүцэнтэй бэ гэж. За тэгээд за ингээд амар зүуднийхээ талаар ярьлаа. За тэгээд миний тэр бас бодоод нэг нэмэлтээр хэлэхэд миний тэр нэг ингээд босч ирээд ингээ аргашаад ингээ би өөрөө байсан ингээд тэр нэг юм астрал аялал гэж бас байд юм шиг байлээ. Нэг юм сүнсээр аялт мэлдэг ч юм уу бас тэрүүнтэй холбоотой юм болоо гэж бас би бас тухайд бодож байсан. Гэхдээ би яг тэрийг ямар очтойг ерөөс ганц л удаа надад тийм тохиолдсон болохоор ерөөсөө мэдээгүй зүудэхэд зүуд биш миний сүнс гарцсан гэхэд би тийм юмд итгэдэг болохоор бас нэг сонин. За ер нь тэгэл нэг тийм надад тухайн үед л ямар ч байсан амар л байсан. За ингээл. За тэг битэрийг үзэж дэмждэг хөргөн манай энэ донгийнхоо баярлаа. За ингээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Баярлалаа. Subscribe дараарай. Комент хийрээ. Баярлалаа.